Бүгтэр дарахны дуйл. Элен цүгийн минь түүх оршвэ. Эзэн богд хаана төрийн тэргүүндээ залсан энэ Монгол оронд минь шарын шашин дэлгэрч сүжиг итгэлээр оюун санааг нь нэгтгэхийг зорьсон сүүхэд богдын минь санааны үзүүрт гэрэл асав. Эрхэт Монгол минь тусгаар тогтнолон тунхагласан инх цагийн эхлэл Түшээд хааны төдөөгний хошуунд эгэлгүй орон бүгтэр дархан гэж байжээ. Энгийн ард атал эрхэм хүндэтгэлийн эзэн гинэ. 3 үед амьдсан уран дархан гарын хөрөөнд монисон бүгтэр нуруутай. Шагдар дархны утам залгсан хөө шагшигдсан уран дархан дамдин гэж байжээ. Олон ард уран хийцийг нь гайхан шагшдаг. Онцгойлон түүнийг бүгтэр дархан химэн цоллог ажээ. Түшээд хан аймагтан алдар зүүн цураатсан түмэн олондоо хүндлэгдсэн эглэхэн нэгэн ажээ. 10 хүүхэдтэй өнөр өтгөн дархны гэр бүл аавынхан удмыг үргэлжлүүлэн амьдран суудаг байжээ. Ган төмөр гуйл зис алтан мөнгөд автаж галын тулга хэд хутга эмэг бэлцэгч урлана. Авгал хөгн хаан хорог хайрхнаар нутаглаж адуу малаар бишч амьдрах ухаанаар баян авдар дээр залсан дамжин сахиусаа шүтэж ажилсаг даруй энэ аль тав хийсэн амжиргаатай ажээ. Өстө манжийн дарлаас Монгол түмэн салж өргөн олноороо ингчин жаргах цаг иржээ. Шашин төрийг хослуулсан богд хаанаа оройд залж шашны их баяр цамын ёслол хийхээр болжээ. Эзэн богд хааны цамын ёслолын үед хэрэглэх эгэлгүй шидэт бурууг номхотгох лянганы багжийг бүтээх эрдэм авяас төгөлдөр уран дархныг хайхаар эрэл сурлаг болцоож зүгбөр тийш элчид автолгов. Төд утсангүй зарлага элч мэдээрүүлж Түшээд хааны цууд бүгтэр дархан гэгч түмэн олондон алдарсан уран гартан байна химэн төлөг мэрэг 50 жил ус тохирчээ гэж тогтоожээ. Богд эзний элч хянаар дархны зочилж түмэн олныг зовоогч лянга гэгчийг оргүй болгох төр улсын эсрэг дайсан бүхнийг гítэлгэх Ландрам хааны гай түүтгэрийг дарах лянганы багжийг бүтээхээр сонгогдсон бошиг зарилгыг сонирдуулж богдын хүрээнд дууджээ. Бүгтэр дарханч зарилгыг сонсоод ачаагаан баглаж бүрэн эсхийг нэгтэлж алах төшөөн зэхлээ. Богд хааны ордонг зорих аяны замыг ивхэж барцад саадгүй явсаар хүрээнд хүрчээ. Алас нутгаас ирсэн уран дархныг ахлах хаа гонгор хаван ухтан өргөөндөн урж адсан гэрхай нүдэр сонжин сахлан имрээд альжаар чадарсан уу та химээгээд дархны өргөөг цаад суулгав. Хүрээнд ирснээс хойш хөдрүүд хөвөрч хүний нүдэнд өртөгч завгүй урлаан бүтээсээр суутал. Хоёр хаа гинэт дархны гэрлүү дахин ирж хойшлуулшгүй ажиллагаараа хавангийн өргөнд очиж шавдуулав. Дархан хөдсөн дээрлэн яаралгүй өмсөөд даруй хоёр хяаг даган их хавангийн өргөөг зорив. Гонгор хаван өргөөндөө их хэмсэг заларч гонхтой шүтэн өдөө залбирч байснаа дархныг хараад дээшээ суу хэмээн найрсагхан урж дэрэгдэх шадруудан шавдуулан цайдээ барив. Дархан чамайг би их ажилтай байгааг би мэдэж байгаа. Даруй зангч нь уушиж нэгэн зүйлийг хүсье. 50 лам мөнгөөр хэд хутга урлаж өгөөч. 50 лам мөнгөний шан харамж олгоё хэмэв. Дархан мэгсхийн харц буулгаад таны хишигтгэлээ. Ур хийцэн гологдохгүй гэвэл урд ажлынхын чөлөөгөөр хэд хутга давтаж танд барья. Хэдидэн таны үлс бүтгээ гэж өрөөгөөд ханцуудай залбирэн тарин шимсээр хяагийн өргөнөөс гарч отваа. Өдөр хоногуд горхины урсгал шиг урсаж өвөг дархан минь алах төшөн хангинуулсаар уушгины чадлаар үлээж байвангийн гагнуур ширгэлж уран хийцэн шингэж лянганы багжийг урлаж дуусчээ. Цагд авчуу ажлын чөлөөгөөр цалин цагаан мөнгийг давтаж хит утгач уралжээ. Өргөөний их хаван гонгорын захиасыг гүйцээж өөрт нь гардуулан өгөөд ноёны хишгийг хүртжээ. Хан хүртэлж ихтэй хавийн хүмүүс хортой. Хаван ноёнтой тохирсон үг хадэгчлэг төлөх мэт таржээ. Баг хаван гочоо гэгч уг яриаг дуулаад барьцах сэтгэл төрж дархныг дуудуулжээ. Гочоо хавангийн өргөнд өв зөвхөн ороод гол баган төрлөгүй
өвдөг сүгдэн хүндэлсэнд гозгор хідэн сахлаан эмрэн сусан баг ноён гоочлонгүй хилэнтэй харцаар ширвэж нэг харснаа. Бөхтөр болчи гонгор ноёнд ихэд зусардаж бодлыг чинь мэдэмгүй хэмээн өгсөн хуйлдсан байна. Даруй надад ижилхэн хэд хутга хийж өг. Дараа нь би чамайг буцаах эсхийг шийднэ гэж омогдов. Дархан ихээр сүрдсэн чи биеэн барьж тайвшраад ээдийн шүтэнгэ дамжин сахиусандаа залбираад бибээр олон хүүхэдтэй билээ. Биеэр тэдэндээ эгэхгүй бол зутарч байгааг болгоо. Гэр өөдөн харсны дараа таны хүслийг биелүүлж ган сайтай хутгийг тань тэн дурлаж өгье гэхэд гочоо хаван хилэгнэн үсрэн босч ирээд гонгор хавангийн угаацсан цадажээ чимөө боолгээд ширээн дээр тавьсан 50 лангийн эмбүүгээ шүүрэн авч далайснаа дархны тэргүүнд буулгачих. Нүдэнд нь гал маналж хідэнтэй тайвалцахад нүрээрэн газар шүрхэн алдаж навтан тонгооход шанхыг данган улаан цус урсаж ширтгэн дээр нэгээр тусагна. Энэ мөг эндээс хөөж гараг гэж эрлэгийн элчмэд хоолоогоор ноёныг хашгирахад хоёр харуул навтганан гүйж орж ирээд хөөрхий дархныг чирч гулдран хөөжээ. Гомдол цөхрөлдөөн туйлдсан бүгтэр дархан гэрийн зүг гэлтэрэхэд тэсгэлгүй толгойн янгинэн. Цустай толгоогон алгаараа даран явтал агсан морин хөлөглөж анд явсан гонгор хаван айлын газрын бараанаас дархныг таниад товор алхлах морин шавдуулан тулж ирээд толгойн цус усныг хараад ихэд цочирдов. Халах юу болов дархан мань гэж уулга алтаад агсан морой хөтөчтөн өгч дархныг түшин ав. Цус талгаан дэлгэн ноёны өмнө бүхэж цууд дархан болсон үннийг өчжээ. Гонгор ноён ихэмсэг тайвнаар царай бараалхан сонсоод гочоо ноёны талаар ийм өгүүлрэн. Ордны хянарыг хариуцсан баруун гарам нэмсэн. Ойврхон атаархуу зөлөг байжээ тэр. Өнөөдөр дархантаа миний отчид үзүүлээд өөрийн гэртээ ярьсан бол эртхэн буцтаа. Итгэл эвдсэн гочоог би яахаа мэдээд сэтгэлтэй нь хүрэхээр шийтгэл хүлээлгэнэ. Лянганы багжийг уралсан буйны тань шагналыг богд эдний дарилгаар араас тань хүргүүлнэ гэв. Ноёдон цусардаад энэ хэрэгч дууслаа. Ноорхоо дэлбэлэх хохирч үлдэх бололтой гэж гиндэж бодон санаа ширсаар отчин гэрэг зорив. Гэр өөдөн яравчлахаар өтөр дүргэн шийдэв. Бүгтэр дархан тэр өдрөн хяагийн отчоор үзүүлээд бөөцөлөн хайрладаг алах төсөлтэй баглаад бүрэнхээ өглөөгөр богдын хүрээнээс гарч бүлтгэр үрс халамжид гэргийг боргигийн зөрлөө. Дэлгэр сайхан нутагт зуншлах сайхан налайж дэнжийн гоёхон цэцгэс наранд гэлтганах нь өнгөтэй. Зуны тэнгэр сайхан өдөр адуу хорсон зэлэн дээр зураг шиг сайхан залуус унаг татан эсгэрцгэн. Дархны 3 хүн унаг татлаж эгч нар нь гүүгээ саана. Дүшний чимээ анайл хангинаж дархан ажиллаан хийн. Хамгийн адтай баг хуу алсыг харан зогссоноо. Хүмүүсээ айлчин ирж байна гэж цовоо цолхун хашгирлаа. Ил чимээгээр дархан ажиллаан төр хойш тавиад эсхийг ирийнхэн гадаа гарч саравчилж нэгэнтээ харвал тэмээ ачаа хөтөлсөн нэгэн мөртөн айс байжээ. Дархан өврөөсөн сундаг шар дурангаан гаргаж даруй ирж буй мөртөн лавлаж ажил өндөр малгай дээрх отог жинсгэл алцахад өөрийн ирэхгүй сандарч угтан досхоор мордчихэ. Тэмээн ачаа хөтөлсөн гочоо хавн ууртай гэж ихтэйхэн тэгэнсэн ачаатай тэмээгэн бурантаг догтөрчин алхуулна. Яран тосож өвдөг сөхтөн мэхийхэд ядарсан гочоо ноён ууртайгаар өгүүлрэн. Бос чи бүгтэр новш намайг дооглож байна уу? Болчимгүй үйлдэл хийсэн би үйллайгаан үүрч ирлээ. Богд эзний хянарын зэгсэн ноён юмсан болдоггүй дархны жингийн зас боллоо гэжээ. Мэргэн ухаанд гонгор хаван гочоо хаванд зарилэг буулгаж миний дархны гомдоосон хэрэгэн чи цайруул гэжээ. Дархны шин харамжийг тэмээнд тэгнэн явуулахдаа даруй өөрөн хөтөлж хүрэг химэн гочоо ноёнд даалгажээ. Сэтгэлээхтэн намраах шийтгэл хүлээлгэн гэсэн амлалтаа итгэл эвдээгүй дарханд үүгээр дамжуулан хүргүүлжээ. Ачаагаан хүргэж ирсэн гочоо ноён дархныг хонож альжаал тайлан амрахтаа борувсыг нь өхөөрдөн. 50 лам мөнгө
дархны алган дээр тавьж та дархан минь одоо хэд худаг урлаж өгөөрэй. Таавараа би буцъя да. Эргэж хүн явуулна хэмээгээд дахил өргөсөн дамжин шүтээнд нь сүсэглэж нэгэнтээ мөргөөд 5 сахлаан хідэн темрээд хүрээ рүүгээ буцжээ. Эзэн богд хааны лянганы багжийг уралсан эцэг дээд өвгдээ минь буурал түүх оршвэ. Дархан уух дудмын хан бурхан ухаан сүсэглэж дамжин дөрлөг сахиусан хиймэртэн залж шүтье.